Нэг л мэдхэд YouTube хийгээд 7-8 жил болцсон байна шүү дээ. За яг энэ бичлэгийг үзэж буй өдрийн мэндийг хүргэе намайг мөнхлөө гэдэг. Энэ сувг дээр 2019 оноос хойш тасралтгүй бичлэг гэж оруулсаар ирсэн ба анхнаас нь үзсэн хүмүүс маань өмнө хийжсэн влог, реакшн, хичээлгээд бус бичлгүүдийг маань сайн мэдэх байхаа. Тэгвэл сүүлийн үед movie recap болон дэлгэцийн бүтээлүүдтэй холбогдох шин сонирхолтой мэдээлэл, утга агуулга, уран сайхан танин мэдхүн сэдвүүдээр урт богино гэд янз бүрээр контентуудаа хийж байна. Бичлэг бүрийг минь алдалгүй үздэг, лайк дарж, комент үлдээдэг бүх үзэгчдэд маш их баярлалаа. Дуртай YouTube-ээр дэмжиж байгаа энэ чихэн бодит дэмжлэг шүү дээ. Мөн хамтарч ажилладаг компаниудаа ч гэсэн дурдахгүй байж болохгүй. Бидний ажлыг дэмжин ажилладаг байгууллагуудаа баярлахын зэрэгцээ харилцан нэгнээ дэмжин ажиллах ажилд манай сувг үргэлж нээлттэй шүү. Контент креатор байх чинь гоё шүү дээ. Гаргаж, хийж, бүтээж болох бүхэл контентуудаа буулгамаар байна. Та бүхэн контенттэй холбогдох асуух, хамтрах гэх мэт зүйлүүдэд миний мөнхлөө гэх Instagram хаягаар асуугаарай. За тэгэхээр одоо яах вэ? Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Найзууд донд нэг харааны шил зүүдэг мөртлөө шилээ аваад харан голчтой гарууд байдаг та. Яг нэг тиймэрхүү ажлын хинэтээ компанийнхаа гол хөдөлгүүр болсон эмэгтэй ажилтан эзгүй харал дээр очиод иймэр хүн яас ирж байгаа талаар гардаг нэг ийм кино байна. Марцнаас манай ноутбук About Time Mingios эдэр дээр тоглодог Rachel McAdams ихч маань бараг л танигдахааргүй болсон тууж явна лээ. Би бүр кино талдаа орсон байхаа гинт тайсан гээл бод. Ингээ олон юм яриад явах уу? Хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоё. Өмнө нь хэлсэнчлэн энд харагдаж байгаа бүсгүй Линда гэх ба мань хүн жинхэнэ workaholic компани дээр мэдгүй чадахгүй юм байхгүй. Хэдэн хүний ажлыг нугалж хийдэг оны шилдэг ажилтан байхгүй юу? Гэмн жоохон хээгүү. Хээгүүч гэжтэй зүгээр өөрөө өөртөө тухтай амар байвал юу хүмүүс зүх яаж харагдах нь өөрт нь нэх наалддаггүй. Гол нь ажиллаа л яс хийж ивэл болоо гэж явж идэг хүн байхгүй юу? Даанч энэ нь өөрт нь бодлигүйж ажлынханд нь нэлээд хамаатай юм шиг байгаамаа. Мань хүнийг офис дээр нийтээрээ илт гадуурхаал жигээд хамгийн байлаар нь энэ нэг менежер нь худлаа панаалтаж байгаа л хамаг ажлаа хийлгэж мэлгээд жоох шиг. Хідэн өдөр шөнө сууж хийсэн ажлыг нь улаан цай өөрөө хийсэн юм шиг л дарга нартаа танилцуулж явах жишээ нэ. Манай он тэгээд энэ нь мэдсэн ч нэр хүн дээр хүлээж авахгүй мүү. За яах вэ яах вэ гэд. Цаашаа амхандаа удахгүй өдөртөх албан тушаалд очно гэж захирлаасаа ам авцсан бат итгэлтэй болохоор одоохондоо янз бүрийн хил ам хийж гүүхгүй байхаар л шийдчихэлтэй. Марцнаас цаачин ганц би гэртээ ирэхээрээ өөрт нь хань болдог ганц тэжээмээ шуудаага хов базаал өдөр ажил дээр ингэсэн тэгсэн гэл хамаг стрессээ тайлчтай юм байна. Дээрээс нь офисын ажлаас өөр ганц сонирхдаг юм гэвэл иймэрхүү survival show-нууд байхгүй юу? Ер нь бол зэрлэг байгальд амьд үлдэх инээдэрэ гэсэн экстрим юмд нугсгүй дуртай. Оройдоо энийгээ үзчихэл жаргалтай нарахгүй унтаад өгнөө гэж байгаа. За тэгээд манай хүний яриагаар бол эдний компани ерөнхий захирал нь удахгүй солигдох гэж байгаа. Тэрнийх нь ганц хүн захирлын суудалд ирэхээр манай хүнийг дид ерөнхийлөгч болно гэж ам гарсан юм байна л да. Ингээд захирал солигдох өдөрч ирж мань Линда тэрийн ч анзаарахгүй ажиллаа хийнгээ гэрээсээ авчирсан сэндвичээ амаа олохгүй идээ сууж итэл нөгөө шин захирал нь ороод ирдэг юм уу? Өмнө нь нэг үдшилэг дээр таарал байж байхдаа цаашд өдөрдох албанд хамт ажиллах улсууд эдэргээл хуучин захирал нь энэ хоёрыг танилцуулсан болохоор манай хүн бас минь тус мэдээ гэж бодноо доо. Даанч гинт ороод ирсэн болохоор нь сандарсандаа ам амраа дутуу харчаал болсон чинь цаадах нь нэг л яозгүй байгаа болтгүй. Гэхдээ угаасаа хацар дээр улаан цай хоолнд наацсан хүн өөдөөс хараад олон юм яриад тухаар тухгүй нэ. За ингээд ихний уулзалт жаахан онцгой өнгөрч байгаа. Яж байгаа мань хүн гар барихтаа шин захирлынхаа гаранд хоолныхоо үлдэгдлийг аваачаад наатжээ хүүр гэж. Нөгөөх нь сэжиглээ бүр өглөө энд. Хажуугаар нь туслах нь Линдаг болохоор компани гол ажилтан аавын чи үнэн чамдрагч байсан эдрийгэл хурган хайплаад байгаа юм л да. Даанч аав нь одоо өөд болоод компани бүхэлдээ энэ шин закигийнх нь эрх мэдэлд ирсэн болохоор одоо тэр мөр хамаа авахгүй шүү дээ. Тийм болохоор Линдаг биш нөгөө зөвүүн менежерийг дэд захирлаараа сонгоо наачлаа. Мань хүн тэрийнч мэдхгүй энэ сайхан инээд алдаа сууж исэн чинь шин захирлын өрөө жигтэйхэн дуу хууртай байгаа болтгоо. Өнгөөгөө хартал нөгөө зөвүүн менежер нь явж ороод бөө инээ таниад болцсон л байж байна. Тэгэхээр н гайхаал ардлын хүнээсээ асуудал өөрийнх нь очих ёстой байсан албан тушаал тэр менежер оцсон талаар пал хийдэл хэлээл хайчиж байгаа юм чинь. Яж чагаад энэ захирал менежер хоёр нь их сургуулийн найзууд юм байна л да. Бүр нэг танилтлаа өөдөн татдаг заваа юм чинь бас энд явж л байна. За тэгээ бүтэн 7 жил нохоо шиг ажилласан хүнд чинь урдуур нь юугаач мэдгүй шинэ ажилдаа ороод өдөрлөг болчоор амар гомдолтой санагдсан шүү дээ. Мань хүн яж байгаа жаахан зүрхний хийтэй чим юу юугүй ойлгож байгаа царайтай явж ч шин захиралтайгаа ярьлаа. Манай хүн уг нь ажлын туршлага мэдлэг чадваргаа бүх юмараа илүү штэ. Тэгсэн цаатан бараг чиний гадаад байдал чинь удирдлагын албан тохирохгүй эдргээл тойргоор хилээ наачлаа.
За тэгээ үнэхээр гомдолтой байвал удахгүй гадагшаа явах томилолтод цуг яваад өөрийгөө баталж харуулаа л гэж байна. Яг үндэ худлаа зүгээр хамаг ажиллаа хийх гээд байгаа байхгүй юу? Ингээд амар олон эмошн холдуулж яах учраа болохгүй сууж итэл гаднаас игээл хулан тагшиг зэгзээс юм ороод ирж байна. Энэ Закигийнхэн сүд бүсгүй юм гин. Гол нь мань хүн өөрөө хүлэн зөвшөөрөхгүй байгаа захирлыгаа барыг крашлдаг заяа. Бүр ганц би идэргээл бат итгэсэн байсан. Ингээ бүр дабл кил болчихж байгааз. Тэгсэн бүр болоогүй за. Яг гарахын алдаад чиний ширээн дээрээс чи хоолны муухан өнөр өнөртэй байна эдэргээд ажилчид гомдол гаргаад байна. Жаахан цэвэрхэн суу эдэргээл мангар боловсноор амар доромжилчихж байгаа. Хинч тийм гомдол гаргаагүй шүү дээ яг үндэ. За тэгээд манайхуу арай их нулимсаа төвчин байн машиныхаа төлхөрийг аваад Б1 давхар хүртэл гүрийж явсаар машиндаа суугаад асгартлаа уйллаа хөрхий. Уг нь чааваас шинэ албан тушаалд очрол цалин цагаанаа нэмүүлээд байр саваа томруулна эдэргээл баахан бодод төлөвлөсөн байсан болохоор аргачгүй үзье. Гэхдээ мань хүн энд ингэж бууж өгсөнгүй. Томилтын өдөр чимдаанаа ширэл захирлууд дээр яваад очиж байгаа юм чаа. Цаадуул нь ингээ хөрөөд ирнээс төсөөлөөчгүй байсан ойлгомжтой. Ялчгүй ажилд нь хэрэгтэй болохоор тэгээд аваа л явлаа. Мань хүн хамаг чухал бичиг баримтын нянслал ухаан мэдрэлгүй байж байгаа хооронд цаадуул нь тэнд өөрийг нь дооглоо сууж байгаа шүү дээ. Яаж чагаад ихч бас нэг YouTube суугтай юм аа. Уг нөгөө өөрийнхөө сонирхдаг survival төрлөөр бичлэг оруулалт юм байна л да. Даанч эдит нь жоохон инээдтэй. Энд тэгээ хамаг амтны зугаа гаргаж байгаа шүү дээ. За ингээд гаруудыг бүс мөсөөс зөөгөөгүй маяглаа сууж хахад гинт сууж явсан онгоцон дөргөлдөг бол юу бүр нэг талынхаа нь зад явчихдаг нас. Ингээ гинт болсон юм чинь мань хүн сандарсныг ч хэлэхгүй өөрийгөө яа гэж яхад бас нэг нөгөө зөвүүн менежер эдэр нь хөл гарнаас нь зүгдээ бүр лай болж байна. Тэгснээ суудлаа надаа өг гэж мэгээ бүр давар хөөе. Манай Линдаж бас менежертэй суудлаа өгөөд өөрөө өгөхээр харагдагч цагаа тулсан чинь сэрээдэж хаяал өөрөө үлддэг ба шүү дээ. За тэгээ онгоц бол хүү хаа ихийн зургуул дэлбэрхэн дэлбрээ далаараа унаад мангар урдан сүнчиж байгаа. Азар манай хүн чинь сэлж мэлж чаддаг тулд ойролцоо гарал дээр 9 минут сэрж байна. Одоо ёстой юуны тулд насаараа survival show өдр үзлээ дээ. Тэрнийхээ хэргийг энд гаргах нь яах нь. Дөнгөс ирээл арлынхаа эргийн дагаалах гэсэн чинь өнөө будгийг хагалсан шинхэн Заки маань бас энд ухаангүй хөвтөж байна. Манай хүнч дорхноо мод чулуу хөдөлгөөл хурган сарвч маягийн буцаад авлаа. Нэмээд дүмгэн шиг борооноос тос болохоор юм хийж аваад эхний өдрийнхөө тун дэжгүй амиа харгалчиж байна. Ингээ маргааш нь мань Заки өхөс эхлийн зааг дээрээс сэрээд нүдэ нэмээгүй юу өмнө нь нөгөө хамгийн дургүй ажилд нь амьд арзаагаа хатаж өгч байгаа амтан шиг ус угаа сууж байгааг хараад баг буцаад өгмээр санагдсан байгаа сте. Яаж байгаа дүнгийн сэрэл сонссон мэдэн энэ хоёроос бусад ажилтнууд нь амьд гараагүй гэдэг нь заяа. Дээрээс нь өрөөсөө л гинтээд босгож тэнхлэхгүй болчихжээ чаавас. Мань гарыг ярваш хөвцөх хооронд цаана манай Линда гал хүс түлээл далаагаас загас барьж хараа бүр алж гинөө. Гэхдээ тэгээд турж өгчөж бас эннийхээ өксөө хоолыг голч хэлэх юм аа энэ Закийн. Ингээд дахин нэг өдөр өнгөрөхөд мань Линда бүр эргэж хүлэн амталсан гар шиг энэ тэрнгээр баярлж гүгэл учиргүй байна. Энийг харсан Закийн чи ядаа тусламж дуудах арга бодооч онгоцны үлдгэлийг шалгаснуу малгаснуу өдргөл ямар ч амьдралгүй юм ярьж уцаарлах шинжтэй болоод ирж шүү. Цаадхан тэнд уугуус идэх хоол олдж байгаа нь ихэм гээл баярлаад гүгэд байгаа шүү дүгнэ. Тэгж яхад л оффистаа сууж байгаа ятаа инг тэнгэл зандарч байгаа нөгөөдгөө уурлуулаа хайчнөө. Цаатхан ч хэвтэйгээр нь орхиол хамаг юм аваал яваад өглөө. Тэгээ мэдээж өндийж чадахгүй байгаагаар ч халуун наранд ганц унахгүй амтан сарилдан байгаа сте. Өглөө нь Линда ирж балуугаас өгч нэг амьд нь орж байгаа. Одоо мань хүн лав ахиж олон юм ярихгүй нь ойлгомжтой. За Линда маань харин сүүлийн хэд хоног олигтой мэдээгүй болохоор ойгоор явж ан хийнлэж авч байна. Ойрхон бодон гахамөр харагдсан гинэ бурхан минь. Энэ мэд хоёрын ан хийн гэж юу ахаагүй Закинч бодсон, биш бодсон. Тэгсэн ихч жинхнээс зэрлэг гахаа нухаал толгойг нь тастал аваад ирдэг ба шүү дээ. Цус нүчтэйгөө холдож иржээл янзын байгаач гэж яах шиг мань хүү инэр жавхлангаа сэрэлээ гэдэг шиг энэ мэдийн зүйлс нь бараг улам бүрэлд хаалагдаад байгаа болтоо шүү. За тэгээ бодонгийн мах эзнээс хойш доторх анаат нь сэрснөө яасан бүүмэд учиргүй хөхөрч унаад нэг эвгүй болоод эхэлсэн. Маргааш нь ойгоос хөрхрөө олж уцаасанд ороод игч бол бүр өөрийгөө Моана шиг л мэдэрч явах шиг байна. Ингээ эзгүй харал дээр ирсэн биш улам өмгөс ороод гараад ирсэн чинь арлын нөгөө талд мотор цав явж идэв да. Манай хүнч нэг ухс хийж тослон дуудах гэснээ. Гинт одоо л Закигаа өөрийнхөө эрхэнд оруулсан байгааг санаад чимээг болчлоо. Мань хүний санаа нь захирлыгаа нэг мөр өөрийнхөө тал болох гээл агш байгаа. Ойгоос буцаж ирээл зав өдр харсан талаараа цохиулгасан ч хүү. Харин одоо ингээд арал дээр 10 хоног болсон болохоор цаа захирал нь бүр боож өгөхнэ. Тэгж яагаад мань хүн бүр нутагтаа ирсэн юм шиг л устсанд ороод инээж хөхрөөл яваад ахаар бас ууралт юм байгаа сте. Дээрэс нь одоо хүл гар нэгдгээд өөрөө нэг хөдлөгтэйгөө болцсон болохоор бас том дуурна л та. За тэгээ хэсэг маргалдаж байгаад мань хоёр өрх тусгаарлахаар боллоо.
Захирал нь чамтай чамгүй амьдрч нь ухааны юм ярьж байна. Ингээ хоорондоо нэг 10 хаан алхмын зайтай газар хоёр талд урч босгоол үзэж харсан чинь төрөлхийн цагаан гартаа захирлын минь ажил нэг л болж өгдөггүй. Цаана Линда минь баг бүтэн омгийн дэт айл сууж байна. Удаачгүй огцом ширүүн боороор захирлын минь барьсан овоохоо дорхноо тараал унчтын багаас тээ. Ядж хахад өөрөө загас бариа ичиж чадахгүй гар чинь турж үхэнгээ алдаад хорхоо шав зулгаагаал унлаа бүр. Нөгөө тал Линда маань миний ресторан дээр ажиллаулаа байгаа муу л гэлтэй сууж байна. Тэгээ одоо турж үхэж байгаа хүн чинь аргагүй ирэнд очиод хоолноос нь гуйдсан багаас тээ. Цаатан янзын үзэж дапалж ашгүйнэг хоолноосоо өглөө. Дараагийн өдөр нь мань хүн захирлыгаа дагуулаад эргэн тойрноо танилцуулна гэдэргээл амар өндөр хавцал руу аваад явж байна. Тэнд нь битүү хортой жимс ургадаг болохоор ер нь л тэр хавь руу ганцаараа зөвлөд димийг сэрэмжлүүлэх гээл ирсэн юм уу та. Ганц арлын нөгөөдлийг харуулах гэж л 80 болж уулаадаар авирах ямар хэрэг байсан бол тоо. Гэ хил тусаагүй байтал мань Линда сул хатан дээр гიშгэ хавслаас нисэж үхэнгээ алдлаа хөө. Азар босс нь гис шүүрч авч ижил амьд орлоо. За тэгээ хин хинийхээ амийг аварсан энэ өдрөөс хойш мань хоёр ч учиргүй энэ харимталтай амьдарч эхэлнэ. Манай Линда энэ аваар хоолон зохицуулахын ажилд гарчаа бүр шат дахиад бараан шиг хэсгээс урчиж. Оройн мань хоёр далайн ирэг дээр түүдэг асаагаал өнөөгөөсөө ууж халж малал тэнгисийн ирэг цаашаал юм сууцгааж байна. Ингээд дотор нь халаад ирсэн биш ярианы сэдвч нэлээд гүнзгийрээд ар гэр амьдрал ах уу хувийн асуудлуудаа хүртэл яриад эхэлж байна. Манай Линда ч уг нь өмнө хөрмөө ээж байсан байх шүү дээ. Даанч нөгөө нь нэлээд асуудалтай байж таарад ер нь л хэцүүхэн гэрэлт болоо хувирчиж. Архин донсон нөхрийнхөө янз бүрийн авирыг төвчиж там шиг өдөр хоногийг өнгөрүүлж итэл цаатхан согтуугаар жолоо барьж явахдаа осолдоо нас барчиж л дээ. Тэрнээс хойш манай хүн хайр дурлал бууж өгсөн юм уу та. Харин захирлын хувьд багасаа л гэр бүлийн хүчрхэл татуу гараар өсчээ. Нөгөө өөд болсон аавгаа бүр үзий яддаг л байсан юм байна. За ингээд энэ хоёроноос хойш манай хоёр уламжлалт дотносоод халуун нар хүүтэн шургагч хамтаа сайханд аваад авлаа. Өмнөх өдрийн ширүүн шурнаас болоод овоо хөрхөнд төгчүүлсэн байсан урц нь юу ч хүү өвдөрчиж. Заки маань учиргүй эрт тосоод энэ тэрэнгээр юм ийжгүйгээ сүйд байж байраа. Цаачин бүр арал дээр ирснээс хойш өөрт нэг тус болсон гэл Линдад орой хоол хийж өгөх юм гинэ бурхан минь. Нөгөөх нь ч баярлаа сүйд. За тэгээ оройч болж далайн хэрэг дээрээ түүдгээ асаагаал чухам сууваа. Манай өмөр хурган доглол ус мөсөндөө цэцэг атгцсан цомцоогоо сууж байна. Ингээ хийж өгсөн хоолноос нь идээ сууж итэл нүдэн бүрэлзээл нэг л биш болоод ирлээ шүү. Удаачгүй дотор нь муухаараа таталтаал унаад өглөө бүр. Нэг харсан нүднийх нь болон нөгөө захирал нь Линдагийн хамаг юмыг аваад салан дээр хүлцэн гүүж явнаа. Зөвүүн гар инхэл байж л тээ. Линдаг ер нь л явах хүсэлгүй байгааг нь ойлгоцсон өөрөө далдуур явах аргаас идэлсэн байгаа. Гэхдээ яж байгаа тэр хийсэн сал малыг хараад байгаарай. Энэ их далаад минууш тэсэхээр гүйл харагдж ийн гэд хийж дуусаагүй байхад давлгаан цөхөгдө буцаа ирдгүү мө. Балан хэмжин тэгээ ядаас хилж сураагүй байх юм да. Араас нь Линда амнаасаа цагаан хөөс сахруулаад ирээд дахиад аварч байгаа. Өглөө нь мань хүн уучлалт гуйгаа гуйж чадахгүй байж чадахгүй хэцүүхэн юм сууж байна. Хөөх гимсэндээ ч юм уу бансандаа ч юм уу бас ганц хоёр нулимс туслуулчихжээ. Цаатхан ч учиргүй ууралж гомдос сүд болсонгүй. Харин ч хоолж унлал тунд ажгүй ааштай байна. Мань захирлж өвсөн хоолноос нь амуу болохгүй үдээ сууж чатал хэсэгэн хугацааны дараа нэрэл ам хамраа мэдэхгүй болоод ирлээ шүү. Манай хүн мэдээ халдуулдаг хордоо наймаалж өгсөн юм байна. Даанч их тайван байгаад байсан. Одоо Заки маань бүтэн биеийн мэдээгүй болцоо яаж чадахгүй байна л та. Ингээ сандраа байж итэл Линда цаанаас ирэг дээрээс олсон хутга шүгөө гялзуулаад ярьж байна. За тэгээ хариугаа аавна гэд биеийнх нь доод хэсгээс ямар нэг юм огтлоо цуснууд цацруулаад унссаа одоо ингээ дуус. Тэгсэн бас тийм мэдрэл муутай хүн арай биш байсан байна. Ханаас ч юм харах болж аваад тэрийгэ алж дүрээс гисэн л юм байна. Дараагийн удаа хараа харах биш байх болно шүү гэж санууллаа авлаа. За одоо ингээ Мензаки дуртай дургүй Линдагийн үгэнд орж хөл гарийнхын үзүр зарагдаа зогсож идэг болвоо. Энэ өдөр Линда маань ганцаараа ойгоор явж идэх юм олж ирнэ гээл явлаа. Тэгэл арлын нөгөө тал жимс идэр тэгвэл явж итэл гинт ард нь мотор завны дуу гард юм да. Гайхах сандрах зэрэгцээл яваад атсан чи нөгөө захирлынхын сүд бүсгүй гэж годгонсон хөхөө араас нь хайсаар байгаад хөрөөд ирсэн байвал яах вэ? Яаж яхаа бас нэг нутгийн ах махыг дагуулцаа. Мань хүн одоо сүд залуу дээр нь хүрээд үл ажил амьдрал байтхаа юм алдах дээрээ тулах нь ойлгомжтой шүү дээ. За тэгээ өөрийн мэдлгүүл нөгөө хоёроо дагуулаа хавцал руу авчирж байгаа. Замдаа жигнэсээ хүн алгах хэсгийг шийдэх гэл толгой дээр нь эргэж давчтаастай. Тэгжээтэл сүд залуу нь хавцлын өрөө дээр байгаа гэл бат итгэцэн хөөхөн ч хүний урдуур оржгүйгээл хүссэн хүсээгүй сул шорон дээр гიშгээл доошоо унаатглаа. Хүн тэгээд ингэж унахтаа толвол яаж игээл зүгдээ үлдчихдэм үү хаашаа. Ямар тач энэ хөөхөн маань бас зүгдээ үлдчихлээ. Одоо яриа араас нь татаал үлдсэн ахтай нь хамт цааш нь төлөхгүй яах вэ гэдэг сонголтол манай өнд үлдхэн тэр.
Хэсэг хугацааны дараа урдсан дээрээ хил ивүү царайд ирж байх нь бодвол мань хүн хуйлын түлхцэн л болж таарлаа л да. Хүнсэнд явна гэж жигтэйхээ инэж хөхрөөл явсан хүн зэвхий таасан царай гаргачаал хөвтөд өгөхөр цаа захирлан ч бас гайхаастай. Ингээ хоёрын хоёр хүн алсан юм чи яаж 50 унтаж чадах вдэ? Шүнжэн хар дараал өглөө нь ордноос оож өндийхгүй хөвтөд явахаар нь мань захирал өөрөө хоол унданд явахаар болвоо. Цааш нь тэгээд юугаараа анхийг хөвдөж аваас. Өдөржиний гахааны араас дагаж явж арлын нөгөө талд гараал өргөжж байгаа. За тэгсэн ингээ явж байхад нь бүр намайг хараарай гэсэн шиг сүд бүсгүйх нь бөгждөө гар элсэн дундаас гозоогоо хөвтөж байгаа нэ. Хин ч харсан эдний сүд бүсгүй мөн байгаа штэ. Ингээ сүүлийн хит хоног Линда яагаад их сүнэн ажиллаад байсантай холбоод хамаг явдлыг ухаан ойлгочихж байгаа. Явж очиод шууд л бүгжийг харуулж байгаа. Цаатхан сандарсандаа энэ цэвэр осол байсан юм аа. Танайхан өөрөө халтраад унцсан идэргээл баах юм ярьж байгаа юм л да. Энэ нь ч одоо юу гэж итгэхөө. Ядж хахад анд явхдаа Линдагийн утгыг өвөртлөл явцсан байдагнаас. Тэрийг хараад мань хүн бүр хар хурдаараа ширэн рүү гүүгээд орвоо. За одоо энд чи ёстой иргэжийн эмгчингээ үзэн дээ. Бүр энэ өгч багтахаар заяа. Энэ харал дээр нэнийг алдсан байхад хинч мэдэхгүй ямар ч шийтгэл хүлээхгүй болохоор бүр арай дэндүү зэрлэг үзэлцэнэ. Ядж хахад голдоо ганц утгатай штэ. За ингээд ямар ч дөрөнгөө зодтолтон гэдэг юм чил болж байгаа. Хүний осонд бүр яагаад байхааргүй. Хуухийн сугартл үстэж байгаа, махыг нь зулгартл хатж байгаа, дээрээс нь нүд мүдийг уухгүй бүр юултвэ. Ингээ бүр ямар сантай сүулдэ нөгөө захирлан зогцсон гээл бод. Арай ингэ зогтож явахдаа мань хүн бүр нүдэндээ ч итгэхээргүй юм харнаа. Нөө Линдагийн тийшээ очиж болохгүй шүү. Зөндөө аюултай хортой оромол амтд байгаа гэж амжлаа захиад байсан арлын нөгөө талд мангарлаг хаус байж идэв. Энэ маань яаж байгаа гизэндээ хутгалуулсныг шилхүү тусламж ирээл яваад орсон чинь хүн байдгүй. Энэ хаус нь харин тог цахилгаан хоол хүнс хүний хэрэгцээ цүм бүрэн газар байж дагнаас. Нэг баян гарын эдлэн юм шиг байгаа. За тэгээд манай Заки арай гэж дотгошоо явж ороод балга ус олж уугаа зогсч идвэл мань Линда цагаан хоолгоор яриа өмсөө баларсан. Цаашаа анхнаасаа л энэ газрыг олоо мэдсэн байсан байна штэ. Хамгийн анх нөгөө зав ирдэг өдөр ирсэн хүмүүсийг нууцаар ажиглаад хаалганых нь нууцуудыг харж аваад дохиолын систем нь унтраацсан байдагнаас. Арлын иргээс олсон гал байсан хутгын хүртэл энэ байшин гих заяа. Манай хүн аргагүй өдөр ирэх тусам өнгө оруулсан юм аа даанч бүр. За тэгээд сүд бүсгүйг нь санаатаагаар хавслаас унгаас наач хилээд булангаас буу бариад гараад ирлээ бүр. Цаа захирлан уг нь уур хилэндээ шатцсан яг алдсах гэл явж ирсэн аа. Буу араа сөхрөө суучлаа хөрхөө. Ингээ аргадах гэж өстой цөхрөлдөө үрж явах шиг л байна. Ямар сандаа Линдатай хамт эндээ үлдээд үүрд амьдрын идэргээ солиорч байхад те. Цаатхан ч бас шууд буудчихгүй утгагүй яриаг сонсоо зогсоод байна. Тэгсэн мань Заки олон юм ярьж байхдаа айлын тавилга дээрээс өөртөө зэвсэг болохоор юм аваад ардаа нууцсан байсан байна штэ. Энэ хоёрын одоо хинэн ч яг манай тал юм мэтгүй. Ямар тач буу одоо Закигийн гарт ороодглоо. За тэгээд яг гохоо тарсан чинь нөгөөх нь сумгүй байж таарах юм аа. Ингээд гартаа гольфийн цөхөр олоо барьсан байсан Линда мань дийлж захирлыгаа нухаад авч байгаа нэ. Одоо харин мань хүн хоттой буцаж ирээд эзгүй арал дээр ганцаараа амьд үлдсэн талаараа ном бичиж мичцээ. Тэр нь бестселлер болоод чом алдартай амжилттай амьдарч явнаа. Ямар тач 3-3 хүн алсан хийгээ тас нуугаад өнгөрсөн тодорхой. Дараагийн хөвгний хөглийн номоо бичгээр хайр чуутайгаа хамт лаг машинаар салхи татуулан давхиж яваагаар энэхүү кино мань дуусваа. Хин ч хамааг ирж аврахгүй болохоор чи өөрөө өөрийгөө л авраарай. Ингээд энэ удаагийн бичлэг маань дуслаа. Та бүхэн таалагдсан бол лайк саб дарахаа бити мартаарай. Ингээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа.